За тэгэхээр дотор шамбармын хувьд бол ер нь гол асуудал нь болохоор цус гараад байдаг. За сайн байцгаана уу. Дараагийн нэг ээлжид зөвлөгөөгөөрөө та бүхэнтэйгээ мэдчилж байна. Өнөөдрийн миний ярих ярианы сэдэв болохоор дотор шамбарам. За тэгэхээр дотор шамбарам, гадна шамбарам гэдэг хоёр төрлийн шамбарам байдаг. Тэгэхээр бид нэр өмнөх бичлэгдэр бол төлхөө гадна шамбармын талаар бол ярьсан бол өнөөдөр дотор шамбармын талаар ярих гэж байна. За энэ хоёр шамбарам нь бол хоорондоо бас байрлалын хувьд ч тэр мөн тухайн хүнд илэрж байгаа шинж тэмдэг зовирын хувьд ч гэсэн арай өөр байдаг. За гадна шамбарам бол нэлээд өвдөлттэй. Тухайн хүндээ бол ер нь тисгэж одоо байхад хэцүү тийм өвдөлт мэдрэгдэн. Дээр нь тэр хошноогоо орчинд бол тодорхой хэмжээгээр одоо завир мэдрэгдээд, хорсдог, захтандаг иймэрхүү байдал үүсдэг. За ихэнхдээ бол гадна шамбармын үед бол нэг айхтар цус гараад байдаггүй. За зарим тохиолдолд одоо хүн дээр бийцсний дараа цаасаа арчхад бол цус бол үзэгдэж болдог. За дотор шамбармын хувьд бол гадна шамбармаас ялгаатай өвдөл бараг мэдрэгдэхгүй. Ер нь өвдөлтгүй гэж хэлж болно. Тийм учраас дотор шамбарамтай хүмүүс бол одоо өөрийгөө шамбарамтайгаа мэдчихгүй. За мэддэг хэдэн ерөнхийдөө гадагшаага ямар нэгэн өвдөл мэдрэхгүй байгаад тахаар яваал байгаа дэмжлэгээ хийхгүй. Яваал улам хөндрүүлээд үе шатыг бол ахиулаад байдаг. Тэгэхээр шамбарам бол ерөнхийдөө 4 үе шаттай байгаа штэ. 4 үе шат нь болохоор шамбармын зангилаа нь хэр хэмжээнд томорсон, гадагшаа гарч ирж гин үгүй юу гэдгээс хамаарат бол энэ 4 үе шаттай байгаа. Тэгэхээр бидний зааж өгж байгаа зөвлөгөөнүүд бол одоо эхний 1 2 дугаар шат буюу хөнгөн шатанд нь бол тодорхой хэмжээр шинж тэмдгийг бол багасгах, шинж тэмдгийг арилгах мөн одоо эдгэрэлтийг төрөсгдөх ийм аргуудыг бол бид нэр зааж өгж байгаа. 3 4 дугаар шат буюу одоо эмч нарын одоо хяналтанд очихоор болчихсон мэс заслын одоо заалттай ийм хүмүүсийн хувьд бол бидний зааж өгж байгаа арга нь бол төгс эмчилгээ бол мэдээж болохгүй. Тодорхой хэмжээгээр шинж тэмдгийг дарангуулаад завирыг бол багасгахад бол тустай ийм аргууд байгаа шүү. За тэгэхээр дотор шамбармын хувьд бол ер нь гол асуудал нь болохоор цус гараад байдаг. Тэгэхээр хүн дээр бийцсний дараа цус гарч ил байгаа бол за мэдээж тэр цусны өнгө бол бас чухал штэ тий. Ер нь бол одоо бид нэр гараа ингээд исгэхэд нэг юм ухаан ягаа өнгийн цус гардагтай яг адилхан тийм л өнгийн цус гардаг. Тэгэхээр мэдээж зарим хүмүүстээр бол үл ялэг гардаг бол заримийнх нь бол бүр өтгөн дээр нь нэлээ их хэмжээгээр тунраад цус гарцсан байдаг. За зарим хүний хувьд бол бүр шүршиж байгаа юм шиг их гардаг. Тэгэхээр энэ бол тэр өвчлөл хэр зэрэг хүндрээд байна гэдгийг л илтгэхэд байгаа. За тэгэхээр ер нь бол дотор шамбармын хувьд бол нэг илтгэж байгаа одоо үзүүлэлт нь болохоор цус үзэгдэж байх нэ. Манай төв дээр шамбарам зориулсан дотор шамбарам, гадна шамбарам, замун хавсарсан шамбармын үед хэрэглэгддэг усан эмчилгээ, мөсөн эмчилгээ, тосон эмчилгээний олон бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр та өөртөө илрээд байгаа шинж тэмдэг завираа биднэрт хэлснээр яг танд ямар одоо бүтээгдэхүүн нь таны одоо завирыг намдаах, нөхөн сэргээхэд тустай вэ гэдгийг бид нар танд одоо санал болгоно. Тэгэхээр та бидэнтэй холбогдъё гэх юм бол энд харагдаж байгаа утсаар харилцаад холбогдоод мэдээлэл зөвлөгөөг авч болно. За шамбармын эсрэг нөхөн сэргээх эмчилгээ гэж байгаа. Тэгэхээр энэ нөхөн сэргээх эмчилгээ болохоор шамбарамтай хүмүүс одоо дахихаас сэргийлж өгдөг. За мөн шин одоо шамбармын зангилаа үүсгэхээс бол урьдчилан сэргийлж өгдөг. Ийм цогц эмчилгээний цогц арга хэмжээ байгаа. Тэгэхээр энд юу орж байгаа гэхээр мэдээж хооллолт бол хамгийн гол үүргийг гүйцэтгэх нь. За тэгээд амьдралын хэв маягууд мөн одоо хорт зуршлууд тийм ээ тухайн хүний өдөр тутамдаа хийж байгаа дадал үйлдэлүүд бол маш хэмжээгээр нөлөөлдөг. За тэрнээс гадна бас тодорхой хэмжээний одоо тижээлийн бодис, шим тижээлийн бодис тухайн хүнд биед илүү төлхөө явагдаад байвал энэ нь бол шамбармын үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг учраас тэр бие дутагдж байгаа шим тижээлийг нөхөх нь энэ шамбармын эсрэг одоо эмчилгээний маш чухал арга болдог байгаа. Шамбармын зангилаа маань венис судас яваад байгаа. Тэр судасны одоо бүлэгнэл үүсээд тэнд зогсонгошил үүсэж байгаа учраас энэ нь яах ч аргагүй зүрх судасны одоо тогтолцоотойгоо холбоотой байдаг гэж бид нэр бас өмнө нь ярьсан тийм ээ. Цусны эргэлтийг сайжруулж цусны бүлэн үүсхийг бол багасгах нь энэ шамбармын өвчлөлийг одоо дахих болон сэдрэх тэгээ цаашлаа шин зангилаа үүсгэхээс бол урьдчилан сэргийлэхэд их чухал үүрэгтэй байгаа. За тэгэхээр эмгүү эмчилгээнд олон улсад хэрэглэгдэж байгаа нэгэн төрлийн бодис байдаг. Тэгэхээр энэ бодис нь болохоор ургамлаас гаргаж авдаг. Ногоо, хүнсний ногоо, ойн жимс, жимсгэн
эдгээр зүйлүүдэд байдаг нэгэн төрлийн эмчилгээний бодис байгаа. Энийг нь болохоор флавоноид гэж нэрлэдэг. За флавоноид нь болохоор судасны өрөвслийг маш сайн дарж өгдөг. Судас өрөвслийг тэгээд дээр нь судас хавганж хөөх тэгээд тэр орчинд нь байгаа зөөлөн эдийн түрэгдэж одоо гарч ирж байгаа тэр хаванг бол буулахад маш их сайн эргээр нөлөөлдөг. За дээр нь судасны одоо венис судасны ханыг маш сайн бэхжүүлдэг. За флавоноид нь яагаад шамбармын үед тэр дотроо одоо дотор шамбармын үед хэрэглэхэд хамгийн үр дүнтэй гэд олон улсад хэрэглээд байгаа вэ гэхээр түүний одоо үйлчлэгнүүд нь бол үнэхээр яг энэ судасны зүрх судасны асуудалд одоо эргээр нөлөөлдөг шигэ шамбармын асуудал бас маш сайн эргээр нөлөөлж өгч байгаа. За тухайлах юм бол бидний одоо шамбармын зангилаа өрөвсөх үед бол өрөвслийн сайн дарж өгнө. Хавгнах үед бол хаван хавдрыг нь сайн буулгаж өгдөг. Судасных нь ханыг маш сайн бэхжүүлж өгдөг. За тэгээд тэр цусны эргэлтийг нь одоо зогсонгошоод байгаа тэр цусны эргэлтийг нь бол хэвийн хэмжээнд нь аваашиж очиулах, мөн одоо тунгалгын шингэний урсгалыг нь сайжруулах, судасны ханыг бэхжүүлэх гэх мэтчлэн одоо бидний ерөөсөө л яг тэр шамбармын зангилаанд үүсэж байгаа асуудлыг шийдэхэд чиглэсэн үйлчлэгээ бол энэхүү одоо флавоноидод бол ихээр байдаг. За тэгэхээр та сонирхож байгаа бах тийм ээ. Флавоноид ер нь бид нэр ургамлын гаралтай юм бол ямар одоо идэж уудаг зүйлээс хүнснээсээ энэхүү бодисыг авч болох вэ гэж. За тэгвэл би та нарт өргөн хэрэглээнийх нь зарим нэг флавоноидыг нэрлэе. За энд юу орж ирдгүү гэхээр одоо навчид ногоонууд орж ирнэ. Тэгэхээр аль болохоор гүн ногоон өнгийн ногоонуудыг сайн хэрэгэл. Тэгэхээр эмчнэр зөвлөдөг шүү дээ тийм ээ. Одоо шамбармаас сэргийлэх гэвэл эслэгтэй хүнсний бүтээгдэхүүн сайн идгээд нь эслэг чинь нэг талдаа гизний гөрөлзөх хөдөлгөөнийг дэмжиж өгөхөөс гадна флавоноидоор бол маш сайн одоо хангагдсан баялаг байдаг учраас хэрэгжилж байгаа. Тэгэхээр бид нэр байцаа одоо янз бүрийн навчид ногоо, брокколи гэдэг эдгээрийг мөн брокколигийн соёолчийг бол сайн хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол өөрөө флавоноидоор баялаг байдаг. За мөн түүнчлэн бидний одоо өдөр тутамдаа хэрэглэдэг цайнууд орж болно те, ногоон цай байж болно. За мөн одоо алим жимсэнд хүртэл ч гэсэндээ тодорхой хэмжээгээр флавоноид агуулж байгаа чацарган тэгээд сонгон гэх мэтчлэн хүнсний бүтээгдэхүүнд бол флавоноид тодорхой хэмжээгээр орсон байдаг. За байгаль дээр байдаг одоо энэ флавоноид маш өндөр хэмжээгээр агуулгдсан нэгэн байгалийн бүтээгдэхүүн болохоор зүгийн жилий байдаг. За тэгэхээр зүгийн жилийн одоо 5-8% нь бол цэвэр флавоноид агуулгадж байдаг. Тийм учраас бидний шамбармын эсрэг эмчилгээндээ дандаа зүгийн жилийн усан хандын, тосон хандын бол хэрэглээд байгаа. Тэгэхээр энэ бол үр дүнгээ маш сайн өгдөг. Тийм учраас бид нэр өнөөдөр дотор шамбармын үед хэрэглэгдэх зүгийн жилийн одоо тосон эмчилгээг та бүхэндээ танилцуулах гэж байна. За энд юу орж ирж байгаа вэ гэхээр бид нар энэ зүгийн жилийн өтгөрүүлсэн юм тосон ургамлын суурьтай тосон ханд зүгийн одоо лавтай юм тосон ханд байгаа. Тэгэхээр энэ тосон хандыг за энэ өтгөрүүлсэн бас одоо зүгийн жилийн тос орсон. Тэгээ дээр нь нэмээд бас энэ дотор эмийн ургамлууд орчихсон байгаа. Тэгэхээр энэ хоёрыг холиод тэгээд шулуун гидсээр нь хийгээд яг тэр одоо гимтсэн байгаа өргөсөө томроод өрөвссөн байгаа тэрхүү судасны ханы хаван хавдрыг буулгаад судасных нь уян хатан чанарыг сайжруулад цус нэвчих одоо тэр байдлыг нь бол багасгаад тэгээд өрөвслийг нь маш сайн дарж өгөх. Тэгээ хучуур эдүүдийнх нь гэмтлийг нь засахад бол энэ хоёр одоо флавоноидоор баялаг энэ зүгийн жилийн тосон бүтээгдэхүүнээр хийсэн тосон эмчилгээ бол маш сайн үр дүнгээ өгдөг. За бид нар энийг бас зүгийн жилийн усан ханд, өтгөрүүлсэн усан ханд гэж байгаа. Тэгэхээр энэ усан хандтайгаа холиод тэгээд энэ ердийн одоо энэ шипризээр шулуун гисрүүгээ хийдэг. Энэ тосыг яг одоо авахт нь танд одоо дагалдуулаад зааврууд очиж учраас би одоо энд ерөнхий одоо юуг нь л харуулчих. Энэ тоснуудаа холиод за дээр нь энэ зүгийн жилийн усан хандаа нэмээд за энэ болохоор 20 мл-ийн одоо шиприз байгаа, тариур байгаа тийм ээ. За энэ тариуртаа бол энэ юугаа хийгээд бүлүүрийг нь авч агаад араар нь бол энэ хольсон масаа энэ дотор хийгээд бүлүүрээ буцаж хийгээд за тэгээд мэдээж хэрэглэхээ өмнө бол хошноо орчмоо бол маш сайхан угаагаа цэвэрлсэн байх шаардлагатай. Тэгээ угаа цэвэрлснийхаа дараа бол энэ бол зориултын өөрөө юм одоо юутай
нөгөө одоо шулуун гэц рүү оруулах ийм хэсэгтэй. За энийг нь бол шулуун гэц рүүгээ зөөлөн хийж агаад тэгээд тосон хандаа бол ингээд шахаад хэрэгэлдэг. Ер нь бол 14 хоног өдөр болгон за орой яг унтахынхаа өмнө хэрэглэхэд бол их тохиромжтой байдаг. Хийгээд за тэгээд нэг 7 хоног завсарлаа дахиад 14 хоног хэрэглэх нь нэг курс эмчилгээ болдог. За энэ бол дотор шамбрамын үед хаван хавдрыг буулгаад цус одоо гарч байгаа бол цусын тогтоогоод маш сайн одоо өрөвслийн эсрэг нөхөн сэргээх эмчилгээ болдог. Тэгэхээр бид нар энэ одоо амьдралынхаа хэв маягийг засаад хоолтой засгийнхаа зэрэгцээгээр энэ хүү тосон эмчилгээний аргыг хэрэглэхийг та бүхэндээ зөвлөж байна. За ингээд та бүхэнтэйгээ дараагийн нэг зөвлөгөө бичлэгээр утгагүй уулзцгаая. Тэгэхээр шамбармаа аль болохоор эм хэрэглэхгүйгээр гаж нөлөөгүйгээр ангааж сурцгаая. За дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.